Өмнгийн шаргал говийн зөөлөн хөрсийг хамгаалж, оргин уудам талын зээр холонг хойлруулж, өндөр хөгжилтэй орны оньсон хөдөлгүүр тэрэг өртөө дамжих хөсхийг хормын төдийхөн өөрчилсөн 16 дугаар баазын амжилт ялалтыг түүчилсэн авраг саятан тээвэрчдийн удмыг залган өвлсөн Өмнө Говь аймгийн ав тээврийн байгууллагын үе үеийн тээвэрчид жолооч та бүхнийг Монгол улсад орчин үеийн ав тээврийн байгууллага үүсч хүртсэний төвд 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Улс их орныхоо хөгжил цэцгэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа үе үеийн тээвэрчдтэй Ахмад буурлуудаа одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан албан хаагчид та бүхэндээ Монгол улсад ав тээврийн салбар үүсгэн байгуулагдсны 100 жилийн өмнө баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхний алтан шар зам үргэлж үлзийтэй байх болтугай. Өмнгийн шаргалын үе үеийн тээвэрчид та бүхэндээ орчин цагийн тээврийн байгууллага үүсгэсэн 100 жилийн өмнө мэндийг дэвшүүлье. Эхнийхээ бүтээн байгуул Өмнө Говьын бүтээн байгуулалтын бүх үйлсэд оруулсан та бүхний хувь нэмэр энэшгүй байна. Тээвэрчдийн байгууллагын үйлчлэгийг үйлчлүүлж байгаа 70 турштай ирийн газрын хамт олонний өмнөөс та бүхэндээ эрүүл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. 1974 оноос хойш тээврийн байгууллагад ажиллаад одоо өмчөлтөнд болоод тарах хүртэл тээврийн байгууллагад ажиллаад тэрнээс хойш хувааран тээвэр хийж амьдарч байгаа. Тэгээд тэтгэвртээ гараад энэ тээврийн байгууллагынхаа ахмад болж одоо хүртэл тээврийн холбоотой гайдад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд үеийн олон найзуудтайгаа тээврийг явж явах шиг жаргал байдгүй. Тэгээ одоо энэ хамт олонныхоо дэмжлэгээр бас муучгүй нэг мундаг чуулгын араас тоосон хүн явж байсан даа баяртай. Нутгийн хамт ажилладаг байсан тээвэрчид нутгийн ард түмэн ах トゥ содонда ойн тээвэрчдийн баярын аймад өргөж байна. Би тэртээ 1977 онд ав тээврийн төмөн замын техникум төгсөө тээврийн амны хуваараар Өмнө Говь аймгийн 16 тарafт базад хуулийг дийлж ирсэн юм аа. Намайг төгсч ирэх үед одоо ав тээврийн 50 жилийн ой цувраа ер нь намдаагүй л байсан үе. Тэрнээс хойш би одоо 100 жил болчихно одоо 50 жил тээврийн байгууллагатайгаа хамт явж байгаамаа. Ав тээврийн 100 жил явагдах бол нийт тээвэрчид зорчигчдоо эрүүл сарвал утаа настай байж аяных нь алтан шар зам үлзийтэй сайхан байх болтой гэж хэлсэн ёо. За би ч одоо яг 21-ээс юм уу та хэлээл нэг модон кавинтай нэг J150 гэж машин байсан. Тэрийг бариад тэгээд энэ эмнэлэгтэл төлөөж нүүрс төлдгөө байсан. Цагийн зөөгөл тэгээд аж ахуй ажлаас нь эхэлсэн. Эмнэлэг яг жинхэнэ төрөгний тэрэг барьж эхэлсэн. Бүх юмын төвийн дөрвөн органсын дуудлага хэвээр хийгээгүй юм байхгүй байж байгаа. Яг эмнэлэгтээ 24 жил ажилласан байлээ. Тээврийн байгууллагад насаар ажилласан миний дүү ч үе, миний хүүхэд ч үе. Тэгээд энэ олон түмэнд баярын мэнд төргий. За ав тээврийн салбар үүсч өгсөн 100 жилийн өмнө тэмдэглэлийн нэмрүүлж байгаа холбоотой ав тээврийн салбарт ажиллаж энд авианыхаа амтлал алсан нийт Монгол улсад байж байгаа ав тээврийн салбартай холбоотой бүх хүндээ 100 жилийнхаа ойн баярын мэндийг хүргье. Мөн ав тээврт одоо ажиллаж байгаа, надтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүмүүстээ 100 жилийнхаа ойн баярын мэндийг хүргье. Та бүхэндээ сайхан баярлалаа гэж хэлье. Тээврийн байгууллагын 100 жилийн түүхэн ойн амжилтанд ганцхан гагцхүү манай байгууллагын ажиллагчдын амжилт биш. Нийт тээвэрлэгч жолооч иргэд та бүгдийн эс бүтсэн ажлын амжилт юм аа. Энэ 100 жилийн түүхт ойн баярыг энэ түүхийг бичлэж байгаад бас баяртай байна. Энэ салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Нийт тээвэрчид болон нийт тээврийн байгууллагад ажилладаг албан агчдад бүгдэнд нь эрүүлэх аз жаргал алтан шар зам нь үзээтэй байх болтугай. Ав тээврийн салбар үүсч өгчсөний 100 жилийн ойн хүрээнд нийт ав тээврийн салбарт ажилладаг нийт ажиллагчдаа хамт олондоо тээвэрчидтэй ав тээврийн салбар үүсч өгчсөний 100 жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. За юуны өмнө өнөөдөр түүхэн оогоо тэмдэглэж байгаа
Монгол орны өнцөг булан бүрт одоо салбартай автоврын үндэсний төвийн хамт олондоо мөн одоо Монгол улсад энэ 100 жилийг бүтээлсэн эрхэм үндэтэй Ахмад Тээвэрчтэй 100 жилийн түүхэн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Манай Өмнөгов аймаг бол одоо тэр дундаа Монгол улсын эдийн засгийг нуруундаа өөрж яваа. Ялангуяа тээврийн салбараар, нүүрс тээврийн салбараар 2 жилийн бомбдтой одоо тий 24 цагаар за зарим цаг үед одоо уртсгсан цагаар ингэж ажиллаж байгаа юм сайхан амжилт бүтээлтэй. За 21 аймагаас бол одоо хамгийн олон тээврийн компанитай, аж ахуйн нэгжүүдтэй ийм одоо онцлог салбараа. Тэгээд Өмнөгов аймгийн одоо энэ тээврийн салбарт зүтгэж байгаа эрхэм үндэтэй тээврийн компаниудаа тэнд одоо цаг наргүй ажиллаж байгаа эрхэм үндэтэй жолооч нар, тээвэрчдээ 100 жилийн баярын мэндийг хүргэе. Бид бүхэн бас ойгоо угтаад зөндөө олон арга хэмжээнүүд Өмнөгов аймагтаа зохион байгуулсан. Тэр бүхнийг одоо сэтгэлээрээ сайхан ивент итгэж оролцсон тээврийн байгууллагын хамт олон удирдлагууд, тээвэрчдээ та баярлаж талархснаа илэрхийлье. Та бүхэндээ 100 жилийн түүх баярын мэндийг хүргье.